За сайн мэцхан уу та бүхэнд энэ өдрийн минь төргийж Technology podcast-ийн маань 41 дахь дугаар үгээр эхэлж байна. За энэ удаагийн дугаарыг болохоор Марлаа Миганаар бэлтгэн хүргэж байна. За энэ удаагийн дугаараар айгүй сонирхолтой кейс бэлтгэсэн байгаа. За юугаараа сонирхолтой вэ гэхээр юун түрүүнд бол яг 3 шатны шүүхээр аваад улсын дэд шүүхээр бол эцэлэгдэж шийдвэрлэгдээгүй. Давтаалт шатны шүүхтэр бол шийдвэрлэгдсэн. Гэтэ давтаалт шатны шүүхийн магадлал маань хуулийн хүчин төгөлтөр болсон ийм кейс байгаа. Тэгээд бид тэд ер нь бол нөгөө 3 шатны шүүхээр шийдвэрлэгдсэн маргааныг ярьдаг гэсэн. Энэ удаа яагаад үнийг манай Марлаа сонгосон бэ гэд тэгэхээр захиргааны нөгөө үйл ажиллагааны нэгэн сонирхолтой хэлбэр болох бид нар төдийлөн бас нэг ашиглаад маргаад байдаггүй захиргааны ерөнхий хөлтөөр төлөвлөлт гэдэг нэг ойлголт байдаг. Тэгээд төлөвлөлттэй холбоотой нэгдүгээрт маргаа нөгөө талаасаа төлөвлөлтийн улмаас нөгөө иргэнд учирсан хохирлоо хэмжилсэн ийм маргаан байгаа. За тэгээд Марлаа маань үргэлжлүүлээд за бүгдэнд нь энэ өдрийн мэндийг хүргэе. За тэгэхээр би энэ шийдвэрийг амар сонирхолтой болсон юм бас шууд тайж байгаа ч болоогүй. Нөгөө сургалтын сууж исэн чинь яг энэ шийдвэрийг одоо энэ маргааныг анхны журмаар шийдсэн шүүгч нь өөрөө одоо ийм сонирхолтой маргаан гарсан. Тэг энэ бол ингээд бас нэлээд тийм одоо жишг болохгүй зүйл нь ховор гардаг. Одоо шууд тохирлоо нэхэмжилсэнтэй холбоотой ийм маргаан гэсэн учраас бас нөгөө ер нь сонсогч нар маань ч гэсэн бас юм шууд тохирол нэхэмжилсэн маргаан төдөл харжаагүй гэж магадгүй те. Тийм болохоор нэлээд сонирхолтой санагдсан. За тэгээд яг ерөнхий агуулга гэх юм бол энэ нөгөө дархны замыг одоо барьж байгуулах тэр бүтээн байгуулалттай холбоотойгоор иргэнд бол тохирол учирсан. За тэгээд тэр тохирлоо захиргааны байгууллага шийдвэрлэл одоо гаргуулахаар маргаж байгаатай холбоотой ийм маргаан байгаа. За тэгэхээр шууд хэдүүлээ ер нь үйл баримт нэхэмжил рүүгээ орцгоё. За нэхэмжлэгчийн хувьд болохоор хээ гэдэг иргэн. За хариуцагчийн хувьд бол одоо хоёр ширхэг захиргааны байгууллага бол татсан. За энэ болохоор зам тээвэр хөгжлийн яам болон за нийслэлийн газар зохион байгуулалт алб гэсэн юм хоёр хариуцагчийг бол татсан. За нэхэмжлийн шаардлагын хувьд жоохон урт шүү за. Төслийн авто замын трассын нөгөө хэлсэн шүү дээ нөгөө дархны замтай холбоотой гэж жоохоо шууд ингэж хэлжсэн шүү. Төслийн авто замын трассын бүтээн байгуулалтын ажлын нөлөөлөлт за сонгоны архын дүрээ 21-р хорооны за 361 хэдүүлийн нөгөө 60-ны гарам гэж мэддэг штэ. За тэр гармын нэг юм газар одоо тоот хаягт байрлах иргэн энэ хэгийн өмчлөлийн 700 м квадрат амны хашаа за өмчлөлийн орон сууцны зориулт үйл хөдлөх хөрөнгө одоо өртсөн. За үүний улмаас газар чөлөөлөлт нүүлгийн шилжүүлэлтийн нөхөө олгуурт бол нийт 130 сая 674,692 төгрөгийг зам тээвэр хөгжлийн яам болон нөгөө хариуцагч болох нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас гаргуулхаа гэдэг ийм шаардлага бол гаргасан. Товчхондоо одоо энэ замын бүтээн байгуулалтын улмаас иргэнд учирсан 130 сая төгрөгийн тохирлыг хариуцах захиргааны байгууллагаас нөхөн төлбөрт одоо олгохоо гаргуулхаа гэдэг ийм хэмжлэл байгаа. За анхны шүүх бол 2022 оны 12 дугаар сард бол шийдвэрлээд захиргааны иргэн давтаалтын шүүх бол 23 оны 3 сарын 23-ны өдөр шийдвэрлээд 186 дугаар магадлалыг гаргасан. За тэгээд дээд шүүхээр шийдвэрлэгдээгүй гэж хэлж байгаа нь би бол нөгөө гомдлоо хайсан. Тэгээд гомдол бас юу гаргаагүй юм шиг үлээ. Гаргасан ч тийч хүлээж аваагүй бол биш. Гомдол бол гаргаагүй юм шиг байгаа. Нөгөө гомдол хүлээж авах гаргасан гомдлыг дээж өгөхөөс бол ингэж ихсаагаад татгалзаагүйгээ бичдэг шүү дээ. Тэндээс бол хайгаад отлоогүй. Тэгэхээр би бол за хэмжлэн шнэ гомдлол лайлал болно гаргаагүй байна гэж ойлгосон. Энэ нь бол магадгүй анхан болон давтаалтны шүүхийн одоо хууль хэрэглээний тайлбар болон шийдэл нь өргөдөө ижилээсэн дагаас нэлээд холбоотой ах гэж бодсон. За тэгээд магадгүй захиргааны хэргийн байгууллага буюу хариуцагчдын гэсэн ерөнхийдөө бол одоо энэ хууль бус үйл ажиллагаагаа гэх нь одоо хашаач энэ дээрээс нэг тийм хууль бус үйл ажиллагаа бас байгаад байхгүй зүр үүргээ биелүүлээгүй иргэн учирсан дээр хөрөлийг хөндлөөгүй ийм үйл баримт тэрийгээс хүлэнжүүлсэн байх гэж бол бодсон. За тэгэхээр үйл баримт руугаа оръё. За ер нь бол үйл баримт болон анхны шүүхийн шийдвэр бол нэлийн урт. Гэтэ тэр үндслүүдийг бас ер нь дурдсан нь амиг өмөр цаашид хэрэгтэй хэрэг болох байх гэж бодсон. Тэр жоохон урт болох гэж магадгүй шүү. За тэгэхээр нэхэмжлэх чиглэлийн хувьд бол яг сонгоны архын дүргийн засаг дарга 2015 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн за захирамжаар бол сонгоны архын дүргийн өмнө дурсан тэрхүү нөгөө 361 дугаар гармын одоо тэр тоот хаягт барьлах 700 м квадрат талбайтай амны хашааны зориултаа газар бол 17 жилийн хугацаатаар эзэмших болсон. За улмаар тухайн газрын хувьд 2016 оны 11-р сарын 14-ний өдрийн дугаартай газар өмчлөх эрхийн гэрчилгээний дагуу өөрөөр хэлбэл эзэмшиж байгаа дараа нь бол өмчлөх болсон гэсэн үг. Тэр газар өмчлөлтөд авсан. За тэгээд дараа нь тэр өмчлөлийн газар тэр үйл хөдлөх хөрөнгөтэй болоо. За тэр үйл хөдлөх хөрөнгө нь ч гэсэн ерөнхийдөө үйл хөдлөх хөрөнгийн гэрчилгээтэй.
ийм одоо иргэн байгаа. За тэгээд тухайн газар дээрээ ерөөхдөө бол ингээд өмнө нь нэлээд урт хугацаанд ингээд амьдарч байгаа л яг л ингээд 16 тэгэл 22 мянган маноос ингээд төлөвлөх өргөдөг гэрчлэгээ ингээд олж аваад одоо ийм хуулисны өмчлөгч иймэргэн байгаа байхгүй юу. За тэнгүүт 2019 оны 6 дугаар сараас эхлэн Улаанбаатар дархан чиглэлийн за 200-242 метр квадрат гэж авчин километр авто замын одоо баруун аймаг салах тойрог уулзуураас хар модтын давааны ар хүртэлх олон улсын чанартай авто замын бол ийм нэртэй төслийн ажил нь бол хэлсэн байдаг юм байна. За тэгээд дээрх ажлын улмаас одоо уг замын 3726 дугаар километр яг байрлах хэмжлэгчийн өмчлөлийн хашаа байсан өдөгдөх орчингуй болж за тэгээд чороожин хурдны замыг өргөтгснөөс болж замын налуужилт хэмжлэгчийн хашаанд одоо шууд туулж за тэгээд орц гарц бүхэлдээ бол хаагдсан зэрэг шалтгаалаад нэхэмжлэгч болоод өөр хоёр төр өмчлөх хашаа байшин орон сууц гэртээ те орон сууц биш те за ингээ өмчлийн байшинд бол ямар ч амьдрах боломжгүй болсон юм бэ лээ. Яг хөө бүр ингээ ойлгомжтой ярих юм бол юу юм бэл одоо нөгөө давхны замын бол анх төсөл нь бол ингээд хоёрыг нээтэй хоёр урсгал нь яг нэг нээтэй гэсэн үг. Ийм зам байжгаад тэгээд сүүлд нөгөө олон улсын хурдны зам болж ингэж нөгөө төсөл нь өргөжөхдөө хоёрыг одоо урсгал нь 22-ыг нээтэй буюу нийтдээ 4 нээтэй зам болж ингэж одоо өөрчлөгдсөн. Тэгээ яг тэгсэн чинь одоо бид хэд мэдгээр угаасаа зам чинь ингээд нөгөө энгийн байгаа газар саж яг өндөрт ингээд байрладаг штэ тий. Яг тэр өндөрлгөө нь ингээд шууд тэр энэ иргэний хашаанд бол ингээд шууд тулгаад орсон гэж нь бол хаацам шиг байгаа. Тэгээд анхаачны шүүгэн шийдвэр дээрээс өрн дурдсан байсан. Очоод үзлэг гэсэн юм байлээ. Ер нь бол тэг үзлэг гэсэн чинь угаасаа тэр зам дээрээс одоо тэр иргэний хашаа машаа байшин юу болж байгаа ингээ бүгд шууд харагдчихсан гэж байгаа байхгүй өндөрлөг хийсэн хашаан шууд тэр замтай тулж байгаа учраас тэг угаасаа тийшээ ямар ч ингээд орж гаргах боломжгүй хамаг орц гацыг хаацсан. Ер нь л ийм нөхцөл байдалтай байсан юм байна лээ. За ер нь бол нөхцөл байдал нь иймэрхүү. За тэгээд 2021 онод бол сангийн сайдлан зам дээр хөгжлийн амны сайдууд тусдаа одоо яг энэ нөгөө энэ дархны замыг барихтай холбоотойгоор тэнд байгаа барилга байгууламж за тэгээд нөгөө айлуудад нөхөө олгоор олох замаар нүүлгэн шилжүүлэхтэй энэ нь одоо төлөвлөгөөний төрөлөөс гаргаад уулын төсвийн төрөл баталсан юм байлээ. Гэхдээ гол нь бас ингээд тэд одоо ингээд тийм төсөв баталж байгаа гэсэн ингээд маргаантай хүмүүсээс үлдчихэл байгаа штэ тий бүгдийг нь одоо хангаж чадаагүй ч гэдэм үү тий бүх хүмүүс нөхөө олгоор олгож чадаагүй ч гэдэм үү тэрний нэг нь бол бас нэхэмжлэгч юм шиг байгаа. Тэр үед бас нөхөө олгоор олгож чадаагүй тийм юм байлээ. За тэгээд шүүхгүүд бол ингээд нэхэмжлэгч хандхаасаа өмнө бол энэ зам дээр хөгжлийн яам за тэгээд Улаанбаатар дархан авто замын өргөтгөл шинжилгээний төсөөл за сонгоныхын дүүргийн газар зохион байгуулалт алт гэдэг одоо ер нь ингээд хандаж болох бүхэл захиргааны байгууллагт бол нэхэмжлэгч бол хандсан. За тэгээд тэр болгонд уул нь ингээд аль мич бол хөгжүүлсэн юм байлээ л дээ. Тэгээд шүүгэн шийдвэр зархан бол захиргааны байгууллагууд хоорондоо айгүйх аль мичийг шидэлцсэн байгаа байхгүй юу. За иймэргэн бол ийм хүсэлж явууллаа. Одоо ингээд нөхцөл байдлыг судлаа те үнэхээр орц гарц нь хаасан байгаа эсгийн ингээд шинжилэн тогтоонооч гэдэг юм уу те тэр нь ингээд дүүрхэн газрын алба руу явуулж моолдог. Айгүйх олон юм бичиг солилцсон түүхтэй юм байна лээ. За тэгээд агуулга нь бол жоохон хальт дуртах юм бол уулын нэхэмжлэгчийн орц гарцыг хаасна гэдгийг нь бол тогтоосон байгаа. Хаасна бол үнэн байна. За тэгээ энэ талаар газрын албатай холбогдно гэх зэрэг одоо айгүй их юм агуулгатай бичгүүд бол байсан. За тэгээ хамгийн сүүлд нь 2022 оны 5 дугаар сарын 23-ны өдөр болохоор нэхэмжлэгчтэй ямар хариу өгсөн бэ гэдэг юм бол одоо дээрх авто замын барилгын ажил эхлэхээс өмнө тухайн замын траст орсон аж ахуйн жирэгдийн эзэмшлийн газар за барилга байгууламж объектуудыг чөлөөлж нүүлгэн шилжүүлэх ажлыг бол хийгээд дуусгах цаа. За тэгээ одоогоор бол газар чөлөөлөлтөй ажил зарцуулах санхүүжилтийн хөрөнгө бол их усүр байхгүй. Тийм болохоор одоо таны хүсэлтийг хангаж идвэрлэх боломжгүй байна гэдэг ийм хариу өгсөн юм лээ. Тэгээ сонирн багаас нэг тийм наадах чинь одоо өхгүй ийм ирэх танд байхгүй ч гэж хэлээгүй. Одоо санахгүй ч гэж хэлээгүй тийм нэг тийм хариу бол өгсөн байгаа байхгүй. Ер нь бол нөгөө нэг энэ санхүүжилт нөхөн олгоор интерес ер нь жоохон хоцорсон гэх юм уу тийм нэг тийм гээгдсэн маягийн юм болсон юм байна тий. Яг бас гол нь ингээд тэр хүний газрыг угаасаа газар дээгүүр нь яг зам тавихаар төлөвлөгдөөд үнэхээр давхцсан уу гэвэл бол бас үгүй. Яг хажууд нь л байгаад байгаа. Тэгээд сүүлд нь голноос өргөтгөөд яг тулж молсон болохоор эхний тэр төлөвлөлтөнд тэр нь ороод байгаа тийм шиг байна. За тэгээд улмаар нэхэмжлэгч ийм хариу авсныхаа дараа 2022 оны 5 сард бас одоо нэг хөрөнгөний үнэлгээ хийдэг одоо компанитай гэрээ байгуулад яг өөрийнхөө өмчлийн газар үйл хөдлөх хөрөнгөө бол үнэлүүлээд тэгтээ 130 сая 675 мянган төгрөгөөр яг ингэж үнэлүүлээд тэгээ одоо яг тэр үнэлүүл тохирлол нэхэмжлээд байгаа гэсэн үг байна. За тэгээд хэдүүлээ одоо шүүхийн шийдвэр рүү орцгоё. Шүүхийн шийдвэр бол бас нэлийн сонирхолтой, нэлийн тийм урт байгаад байгаа. За юу гэхээр бас яг хариуцагчаас айгуу сонирхолтой үндэслүүдийг бол хэлж маргадаг учраас тэдний дурдаад тэр хариуцагчаа маргаж байгаа үндэслэл болгон дээр захиргааны иргэн агашны шүүх бол яг хариултыг төгсөн. Тэгээд
тэр болгоны дуртай явъя гэж бол бодсон. За яг энэ хэрэг иргэн шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч бол хэд хэдэн үндслээр маргадаг. Тухайлах юм бол захиргааны эрэг гишүүдэд хэн шийдвэрлэх тухай хуулийн 54 дугаар зүйлийн 1-1 буюу нөө захиргааны эргийн шүүхийн харьяаллын биш те. За тэнгуут 106 дугаар зүйлийн 106 дахь хэсэг зааснаар бол энэ маргаан бол ингээд захиргааны эргийн шүүхийн харьяаллын бус маргаанд бол хэмтлэг хүлээх хосоо татгалзаач гэдэг тайлбарыг нэгдүгээр тал хариуцагч хийдэг. За энэ дээр бол анхаарчны шүүх шүүх бол энэ үндслийг хүлээж авах боломжгүй. Яагаад вэ гэвэл гээд холбогдох тайлбаруудыг хийсэн. За анхаарчны шүүх тайлбарлахдаа захиргааны процесс үйл ингэж хэлж тий. Энэ процесс үлийн 3-1-2 зааснаар бол захиргааны үйл ажиллагаа гэж захиргааны ерөнхий хуулийн 11-р зүйл заасан үйл ажиллагааг бол хийсэн. За мөн 3-1-ийн 3 дахь заалтад бол хэмжлэгч гэж хүн хуулийн этгээдээс одоо захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн эсвэл зөрчигдөж болшгүй эрх төр хуульчны хацыг сонирхлоо хамгаалуулахаар захиргааны эрийн шүүхэд бол ханддаг тий. За тэг үүнээс гадна энэ захиргааны нөгөө өмнө дурсан байгуулах үйл ажиллагаа гэж үг хэлээд аваа гэдэг юм бол захиргааны акт гэрээ захиргааны хэм хэмжээний акт гэж яг захиргааны ерөнхий хуульд бол ингэж яг одоо бичиж үгээр ингэж заасан гэх юм уу. Үүнээс гадна 11-ийн 4 дахь хэсэгт нь юу гэхээр хуульд өөрөөр заагаагүй. За энэ хуулийн сая 11-ийн 1 заасан буюу саяны дурсан 3 энэ үйл ажиллагаанаас гадна энэ хэлбэрээс одоо гадна энэ 3 акт гэрээ хэм хэмжээний актаас одоо сонгож хэрэглэх боломжгүй тохиолдолд захиргааны байгууллага захиргааны үйл ажиллагааны өөр бусад хэлбэрийг өөрөө тогтоож болно гэж бүрэн зааж байгаа. Тэгэхээр юу гэсэн үг гэх юм бол бид нар бол зөвхөн одоо захиргааны үйл ажиллагаа акт гэрээ хэм хэмжээний актаар хязгаарлагдахгүй. Үүнээс өөр сонголт авах юм бол захиргааны байгууллагаас ингэж хэрэгжүүлэх боломжтой гэж одоо ингэж хэлчихсэн гэж ойлгож байна. Томьёологдсон хамгийн түгээмэл хэрэглэгддэг 3 хэлбэр нь л энэ 3 болохоос биш захиргааны одоо захиргааны шүүгээр хянагдаж болохоос өөр хэлбэрүүд бас байна шүү гэдэг агуулга багш мөн тийм. Яг тийм. За тэгээд үүнээс цаашаа үргэлжлүүлээд за захиргааны ерөнхий хуулийн 3 дугаар хэсэгт бол бид нэг үзэх юм бол захиргааны бусад үйл ажиллагааг зохицуулсан байдаг. За үүний нэг нь бол төлөвлөлт гэдэг ийм үйл ажиллагаа байгаад байгаамаа гэж бол захиргааны эрийн шүүх тайлбарласан. За тэг үүний цаа тайлбарлалтаа төлөвлөлт гэж юу гэдгийг илүү тайлбарлаж байгаа гэсэн үг. За одоо өмнө дурдсан захиргааны ерөнхий хуулийн хэм хэмжээнүүдээс үзэхэд захиргааны байгууллага үйл ажиллагаа нь зөвхөн энэ сая дурдсанчлаа акт гэрээ хэм хэмжээний акт хурлыг хязгаарлагдахгүй. За тэгээд захиргааны байгууллагын төлөвлөлтийн үйл ажиллагаа түүнтэй холбогдсон гарах захиргааны акт гэрээ за түүнчлэн төлөвлөлтөө улмаас үүсэх эрх зүйн үр дагавар болох нөхөн төлбөртэй холбоотой үйл ажиллагаа нь захиргааны байгууллага үйл ажиллагаанд хамаарах тул түүнтэй холбоотой зөрчигдсөн за эсвэл зөрчигдөж болшгүй эрх хуульчны ашиг сонирхлоо хамгаалуулахаар гаргасан хэмжлийг захиргааны эрийн шүүх хүлээн авч шийдвэрлэх нь зүйтэй маа гэж дүгнэж байгаа. За мөн захиргааны эрийн шүүхэд хэн шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106-ын 3-7 дахь заалтад бол захиргааны байгууллага хууль бус үйл ажиллагааны улмаас хүн хуулийн этгээдэд учруулсан охирлыг гаргуулах, охирлын хэмжээг өөрчилж тогтоох гэж заснаас үзэхэд захиргааны эрийн шүүх нь бол захиргааны байгууллагын одоо альва хууль бус ажиллагааны улмаас тэрхүү үүссэн иргэнд одоо аж ахуйн нэгжиж байна уу те тэрхүү охирлыг бол гаргуулах, охирлын хэмжээг бол өөрчилж тогтоохлоор шийдвэрлэх тийм эрх хэмжээтэй маа гэж үзсэн. Тэгэхээр эндээс ямар тунгалаг гарч ийнэ гэдэг юм бол захиргааны үйл ажиллагаа гэдэгт бол төлөвлөлт хамаарна тий. За магадгүй төлөвлөлтөөс гадна өөр бусад хэлбэр багч бол бид нэр үгүйсэхгүй. Яг л энэ захиргааны үйл ажиллагааны улмаас иргэн хуулийн этгээдэд тохирол учирсан юм бол энэ бол захиргааны иргэн шүүхийн харьяал мөн шүү гэдэг ийм тайлбарыг хийж байгаа гэсэн үг. За дараагийн бас нэг хариуцагчийн маргадаг үндсэл нь юу вэ гэдэг юм бол энэ нөгөө нэг яагаад иргэний эргийн шүүхэд хандаж охирлоо нь хэмжлэхгүй байгаа юм бэ гэдэг үндслийг хариуцагч байгууллагаас хэлдэг. Яагаад вэ гэдэг юм бол бид нар яг нөгөө хэмжлэлийн шаардлагын дээр харах юм бол одоо нөгөө дахны зам тавьсан үйл ажиллагаа буюу одоо энэ хэмжлэгчийн хөрцөн байгаа үйл ажиллагааг хууль бус гэж юусэн бас марахгүй байгаа тий. Нэг акт ч юм уу хэм хэмжээний акт ч юм уу энэ төлөвлөлтийг хууль бус гэж бас юусэн маргаагүй. Шууд тохирлын хэмжлээд ороод ирж байгаа. Тэнгүүт нөгөө ямар нэгэн ингээ үйл ажиллагааг нь одоо хууль бус гэж ингээ марахгүйгээр шууд тохирлын хэмжлэгээс боломжтой мүү гэдэг ийм сонирхолтой асуулт гарч ирж байгаа байхгүй юу? Бас нэг хэмжлэлийн шаардлага болох уу тий. Тий. За тэнгүүт хэмжлэгч нь бол захиргааны байгууллага үйл ажиллагааны улмаас учирсан охирол бус одоо харин захиргааны байгууллагын төлөвлөлтийн үйл ажиллагаа түүний алдаанаас үүссэн эрх зүйр дагаврыг шийдвэрлүүлэхээр буюу за нөхөө олгорын талаар маргаж байгаа. За тэгээ нөхөө олгох буюу төлбөрийг хамтдаа нь хэмжилсэн байгаа зэрэг нь бол энэ тохиолдолд уг маргааныг иргэний эрхийн шүүх харьяалан шийдвэрлэх гэж бол үзэхгүй маа. Өөрөөр хэлбэл энэ бол ингээд өмнөсөнчлэн төлөвлөлт захиргааны үйл ажиллагаа энэ бол захиргааны эргийн одоо шүүхийн тэр харьяалан шийдвэрлэх одоо цар хүрээнд бол орно. Тийм болохоор тэр түүнээс учирсан охирлыг бол захиргааны эрхийн шүүхээс мөн шийдвэрлэх боломжтой маа гэж бол мөн дүгнсэн.
За тэгээ ерөнхийдөө яг тэр нөгөө энэ хэмжлийг чинь хүлээж авахгүй юм шүү л гэж ингээд тарьдаг чинь маргаад байгаа энэ хид хид үнэлэлт бол захиргааны агшны шүү. Ийм тайлбарууд бол хийсэн нь надаас ингээд эхэлж нөгөө процессын бид нэр шалгалах гэдэг чинь бодлого тэр энэ бол захиргааны шүүхэ харьяал мөн үү, захиргааны иргэн шүүхийн энэ хэмжлийг хүлээж авахгүй гэдэг яг эхний тэр нөгөө чухал шалгалах тайгу ач холбогдол бүх юм дүгнэлтүүд гэсэн юм шиг байна санагдсан. За тэгэхээр дараагийн одоо гол үндэслэл буюу энэ хохирлыг яг тэгвэл яг одоо ямар үндэслэлээр гаргуулах гэдэг юм бэ те? Үнэхээр энэ хохирол нэхэмжлэх хэрэгтэй мүү гэдэг дээр дараах дүгнэлтүүд бол хийсэн байгаа. Одоо л нөгөө бодлогод гарах захиргааны бодлогод гаргачлалын дагуу илүү нөгөө материаллык шалгалт орж гинэ гэсэн үг байгаа шүү. За тийхний нөгөө процессын шалгалт маань дуусчлаа. За тийм ээ. За тэгээд захиргааны иргэн анхаачны шүүхээс бол яг дараах дараалалтай байсан. Яг энэ одоо хариуцагч гол хариуцагч болоод байгаа зам дээр хөгжлийн яам нь одоо энэ төлөвлөгөө боловсруулахтай гэр хэмжээтэй байсан уу те? Одоо яг нөгөө чиг үүргийн шалгаад байгаа гэсэн. За тэнгүүт одоо яг энэ төлөвлөгөө боловсруулах одоо тэр процессын зүг байсан уу? Тэгээ иргэнд яг яагаад тохиолж учирсан бэ гэдэг талаар дараах дүгнэлтүүдийг бол хийсэн. За нэгдүгээр зам тээврийн тухай хуулийн одоо 10 дугаар зүйлийн 11 зааснаар авто замын асуудал хэрэглэсэн төрийн захиргааны төв байгууллага бол ингээд бүрэн хид хідэн бүрийн их бол хэрэгжүүлнэ. За тухайлах юм бол 11-ийн 3 зааснаар олон улсын чанартай авто замын сүлжээг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг за улс орон нутгийн эдийн засаг нийгмийн үр ашиг ач холбогдлыг үндэслэн боловсруулж засгийн газраар батлуулах за хэрэгжилтийг зохион байгуулах бол бүр хэрэгтэй. За үүнээс гадна 11-ийн 5 зааснаар олон улс улсын чанартай болон тусгай зориулалттай авто зам за тэгээ замын байгууламжийн барилга засвар арчилтын ажил зөвлөх үйлчилгээ захиалагчийн болон техник технологийн хяналтыг улсын төсөв гадаад зээл тусламжлан бусад төгсрөд хэрэгжүүлэх одоо энэ зохицуулалтын дагуу энэ зам дээр хөгжлийн яам бол төлөвлөгөө боловсруулах за хэрэгжилтийг хангах эрх бүхий юм захиргааны байгууллага бол мөн байна. Буюу одоо яг чиг үүргийнхаа дагуу бол уул нь бол энийг хийж байгаа гэдэг бол дүгнэж байгаа гэсэн үг. За тэгэхээр дараа нөгөө төлөвлөгөө гэдгээ тайлбарлаж байгаа. Юу вэ гэх юм бол биш төлөвлөлт гэдгээ тайлбарлаж байгаа. Захиргааны ерөнхий хуулийн 73 дугаар зүйлийн 73-ийн 1-т төлөвлөлт гэдгийг тодорхойлохдоо захиргааны байгууллага одоо дараах асуудлаар иргэн хууль этгээдийн эрх за хуульчны ашиг сонирхлыг хүндсэн захиргааны шийдвэр гаргах төлөвлөгөө боловсруулах за түүнтэй холбогдсон энэ хууль заасны дагуу сонсох ажиллагаа явуулах саналыг хяна үзэж батлах ажиллагааг ойлгоно гэж ингээд төлөвлөгөөг тодорхойлоод түр ингээд хэд хэд үйл ажиллагааг бол дурдсан гэсэн үг. Үүний нэг нь бол олон улсын болон улсын орон нутгийн чанартай авцаан барих засварлах гэдэг ийм одоо үйл ажиллагааг дурдсан. За үүнтэй холбоотой одоо төлөвлөгөө боловсруулах үүнийх нь улмаас иргэн хууль этгээдийн ашиг сонирхол хүндсэн болвол нь сонсох ажиллагаа хийгээд саналыг авах одоо ийм үйл ажиллагааг бас явуулах хэрэгтэй байна л да төлөвлөгөө гэдэгт дурдсанаар. За тэгээд мөн хуулийн 79-р зүйлийн 79-ийн 1 зааснаар төлөвлөгөөг хэрэгжүүлэх үүрэг бүхий захиргааны байгууллага болон за эрх хуульчны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдийн хооронд үүссэн нийт эрх зүйн харилцааг энэ хуулиар зохицуулна буюу энэ бол ингээд нийт эрх зүйн захиргааны ерөнхий хуулиар зохицуулагдах харилцаа байна гэдгийг хэлж байгаа. За тэгээд 79-ийн 3 дахь хэсэгт холбогдох захиргааны байгууллага нийт ашиг сонирхлыг хангахын тулд эсвэл 3 дахь этгээдийн эрх хуульчны ашиг сонирхолд нөлөөлж болох сөрөг нөлөөлөл арилгах арга хэмжээг бол авах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл төлөвлөгөөг боловсруулахаас одоо боловсруулж явах хэвчээ энэ төлөвлөгөөний улмаас нөгөө нэг 3 дахь этгээд буюу иргэн хуулийн этгээдийн эрх ашиг сонирхолд нь хөндөх ямар одоо нөхцөл байх вэ? Үр дагавар байх вэ? Сөрөг нөлөөллийг нь одоо бол ингээд эрсдлийг нь гэсэн үг те өрчлөлт юм тооцохдоо байна л да. За тэгээд 79-ийн 4 зааснаар энэ одоо сөрөг нөлөөллийг арилгах арга хэмжээг авахдаа тус төлөвлөгөөг одоо өөрчлөх боломжгүй болвол нөхөн төлбөр олгоно гэдэг бол ийм зохицуулттай байгаамаа. За тэгээд эдгээрээс дүгнэх юм бол юу гэхээр холбогдох захиргааны байгууллага буюу одоо энэ авто замыг захиалаад байгаа зам тээвэр хөгжлийн яам бол энэ одоо захиалагчийн чиг үүргийг хэрэгжүүлж байгаа төрийн захиргааны төв байгууллага. За тэгээд энэ авто замын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 22 болон захиргааны ерөнхий хуулийн 79-р зүйлийн 79-ийн 3 дахь хэсэг тус зааснаар 3 дахь этгээд эрх хуульчны ашиг сонирхолд бол ингээд нөлөөлж болоход сөрөг нөлөөллийг арилгах. За үнэхээр үүнийг одоо төлөвлөгөөг өөрчлөх боломжгүй болох юм бол нөхөө олбор олгох ийм яг чиг үүрэг бүхий ийм байгуулах гэдэг бол тогтоож байгаамаа гэсэн үг. За тэгээд захиргааны иргэн анхаачны шүүх шийдвэртээ бүр ингэж бичсэн байлээ. Зарчмын хувьд зарчмын хувьд гэх юм бол захиргааны байгууллага нь авто замын ажлын нөлөөлөлд одоо өртсөн нөхөө олбор олгох шаардлагатай нийт талбар бүхий газруудыг нэг бүрчлэн судлах тий. За шаардлагатай тохиолдолд газар дээр очиж үзлэх судалгаа их буюу нөгөө нөхцөл байдлыг боддоор тогтоох хэрэгтэй тий. Захиргааны рол заасны дагуу. За тэгээд тэрхүү ирүүлсэн мэдээллүүдийг нягтлах за нөлөөлөлд өртсөн газрыг бүрэн хамруулах зэсэг бол шалгах юм үүрэгтэй.
Тэгэхээр өмнөөс түмэл яг нөгөө захиргааны ерөнхий хууль заасан одоо нөхцөл байдлыг тогтоох, сонсгоо ажиллагаа хийх зэрэг тэрхүү ерөнхий захиргааны үйл ажиллагаанд баримтлах тэр зарчим процессууд бол захиргааны төлөвлөлтөөр гэсэн нэг айл хэрэгжих ёстой гэсэн үг байна. За тэгээд энэ үүргээ биелүүлээгүй улмаас нэхэмжлэгчид бол хохирол учирсан буюу уулын төлөвлөлт хийх явцдаа аль хэдийн тогтоогоод нөхөө олоорыг олгоцсон байх ёстой. Ийм үүргээ биелүүлээгүй байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг хангаж одоо нэхэмжлэгчид нь тохирлыг нөхөнд олгох нь зүйтэй маа гэдэг ийм одоо тайлбар үндслийг хийгээд за тийм нэхэмжлэлийн шаардлагыг зөв бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн. За тэгэхээр энэ хүртэл анхаачны шүүхэн шийдвэрээс асуух юм байна. Асуух юм алгаа. Энэ ихтэй нөгөө нэг кейс нь надад амар сонирхолтой санагдлаа. Бүр ингээд одоо яг төлөвлөлтийн бүх юмнууд одоо хуульд заасан юмнууд бид нар яг төлөвлөлттэй холбоотой кейс угаасаа нэг гарч байгаагүй учраас яаж бодит амьдрал дээр одоо хэрэгждэг вэ гэдгийг мэдэхгүй байгаа шүү дээ. Тэгсэн чинь энэ кейс бүр ингээд төлөвлөлтийн юм зүйл заал болгонд нийцээд яваад шүү дээ. Одоо чинь дараах асуудлаар гаргасан зүйлс гэд хэлсэн чинь тэр дунд нь яг нэг олон улсын чанартай хавцам гэдэг нь бүр яг үгсгэрээ байж тах шигтэй nice. За имэд за түнгүүд өмнө бас дурдсанчлан давзаалсан шүүхээс ерөөхдөө өөр тайлбар мэлбэр ч юм уу тий онцлохон бол хийгээгүй ч гэсэн анхшин шүүхийн шийдвэрийг хэвээрүүлдэхтэй бас яг хэд хэдэн тайлбар хийсэн. За тэгээд дараах тайлбаруудыг хийсэн. За шүүхэн шийдвэрт бол маргаан хөвөл баримт болон уг харилцааг зохицуулж буй холбогдох хуулийг бол зөв тайлбарлан хэрэгэлсэн байна. За тэгээд тухайлбал замтын хөгжлийн яам нь бол авт замын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 22 за тэгээд захиргааны ерөнхий хуулийн 70 дугаар зүйлийн 73 дахь хэсэг заасны дагуу руу одоо 3 дахь этгээд эрх хөлсний ашиг сонирхол нөлөөлж болох үс сөрөг нөлөөллийг арилгах тийм арга хэмжээг авах үүрэгтэй байсан. Тэгээд тэр үүргээ биелүүлээгүй талаар бол ингээ үндэслэл бүхэд үнэлт хийсэн байна гэж үзсэн. За захиалагчийн үед буюу одоо энэ нэг авт замын энэ төсөл одоо олон улсын төсөл гэж л байгаа юм л да. Үүнийг захиалаад байгаа замтын хөгжлийн яам за мөн нийслэлийн цаг дарахтай авт замын ажлыг нөлөөлөлд өртсөн этгээдэд нөхөө олор олгох гэрээг одоо байгуулсны хувьд олон улсын чанартай авт замын барилгатай холбоотой техник за эдийн засгийн үндэслэл боловсруулах ажлын даалгаврыг батлах за хөрөнгө оруулалтын хүүцрийг шийдвэрлэх хэрэгжүүлэх эрх бүхий юм яамны хувьд бол авт зам замын байгууллага хэмжээний барилга ажлыг эхлүүлэх сад үе хэрэгжүүлэх шаардлагатай зураг төсөөл замын цаас год дизайн цэгүүд за газар эзэмшүүлэх зөвшөөрөл зэгийг гүйцэтгэгчид хүлээлт өгч за тэгээ авт замын барилгын ажил явуулах талбайг чөлөөлөх асуудлыг шийдвэрлэсэн байх үүрэгтэйсэн. Өөрөөр хэлбэл ингээд төсөл хэрэгжүүлэхээс өмнө айл хэдийн бол энэ ажиллагааг хийгээд яг тэр чинь нөгөө нэг төлөвлөгөө байхгүй юу? Төлөвлөлт буюу төлөвлөгөө хийгээд төсөл хэрэгжүүлэх гээд байгаа. Тийм болохоор тэрийг ингээд төлөвлөлтөө хийж явах хэвцээ уулын ингээд тогтоосон байх хэвээр. Ийм одоо процесс байгаа. Тэнгүүд нь хэмжлэгчийн тухайд энэ Улаанбаатар дархан авт замын өргөтгөл шинжилгээ ажил хэрэгжихээс өмнө өмчлөгч байсан уу гэвэл байсан, амьдарч ирсэн нь гэвэл амьдарч ирсэн одоо ийм нөхцөл байдалтай байгаа учраас тухайн одоо газрыг эзэмшүүлсэн, улмаар өмчлүүлсэн байсан ийм нөхцөл байдлын дараа ийм хохирол учирч байгаа учраас энэ одоо өмчлөгчд нөхөө олохыг олох нь зүйтэй маа. Энэ бол ингээ хууль дүгнэлттэй маа гэдэг бол ийм дүгнэлтийг давзаалтны шүүх холбон хийсэн. Тэгэхээр яг анхан болон давзаалтны шүүх бол тийм амар хууль хэрэглэний зөрүү бол гаргаагүй. Яг л өөр хуулийг ижил тайлбарлаж ингэж хэрэгэлсэн гэсэн үг. Тэгээд түрүүн яг нөгөө ярьжсэн улсын дэд шүүхэд ер нь бол маргаагүй юм шиг байна гэж ярьжсэн. Ерөнхийдөө яг нөгөө нэг талаасаа маргах үндслэл бас хомс юм уу тийм захиргааны байгууллагын хувьд үүднээс хараад үзэхээр яг нөгөө талаасаа тэртээ тэргүй нөгөө захиргааны байгууллагын ялчгүй буруутай үйл ажиллагаа энэ байгаа учраас одоо дэд шүүхэн хандаал бас нэг цаг алдаж явж ирсэнд орол тэргээ хүлээн зөвшөөрөөж тэгээд авт замын ажил руугаа орсон нөрг зүгээрээс юм байна гэдэг тийм дүгнэлтэнд хүрлээ. Гэхдээ ер нь бол яг зам нь бол баригдсан гэсэн үг аахгүй чи сая 22 23 юм тийм. Тэгээд тархнаас юм хэзээ ашигланерлоо 22 онд ашигланерсэн. Тийм дээр үед үү 23 өнгөрсөн жил хөвсгөл явахад л орсон юм орсон байсан. Тийм тэгэхээр яг угаасаа тэр нөгөө нэг тухайн иргэн нь угаасаа ингэж ямааш одоо тэр авт замын нөгөө ингээд байшин гасны яг өндөрт барьж байгаа учраас тэрнээс хойш ингээд дотод ирээд байр хөсөлт амьдарч исэн ч юм уу тийм үйл баримттай бол байсан байгаа байхгүй юу. Тэгээ харгуул одоо захиргааны байгууллага үйл ажиллагааны улмаас одоо тийм нөхцөл байдалд хүрсэн. Яг тэр нөгөө замыг барихаас өмнө угаасаа тэнд амьдарч исэн хүн үү гэвэл тийм л хүн байгаа. Өмчлөгч тийм хүн байсан учраас энэ асаагүй тийм ач холбогдолгүй шийдвэр юм шиг надад санагдсан. Гэтэ нөгөө хэмжилттэйгээ 130 гаруй сая төгрөгөөсөн шүү дээ. Энэ дотор нь бол яг нөгөө энэ хугацаанд тэ гэртээ амьдрах боломжгүй байсны улмаас өөр газар амьдрсны мартал бол ороогүй. Зөвхөн нөгөө
одоо орон сууц гинэ юугаа байр хашаагаа үнэлүүлээд гартаа Тийм, тэргээл ер нь бол шаардж Тийм байгаа. одоо түрээсийн энтер гэж бол ер нь юм шаардаагүй. Тэгэхээр нөхцөл байдлын хувьд бол уул нь яг тийм түрээсийн байр маринд бол амьдарч байсан юм байлээ. Түнгийн хус нэмж шаардсан байж болох иргэнээр илүү шаардах боломжтой гэж болох уу? Гэхдээ яг миний бодлоор хохирол юм чинь эндээ цуг шаардах хэрэгтэй байсан болов уу гэж бодож байна. Яг тэр төчөөд эргээд ямар нэг хөл бус үйл ажиллагааны тогтоогоогүй одоо юу гэдэг чинь. Ямар нэг актив хүчингү болгоогүй, тэ хөл бус гэдэг нь тогтоолгоогүй. Тэнгүүт яг энэ дугаас хохирол нэвтлээд байгаа учраас уулын цуг шаардсан бол бас болох байсан байж магадгүй гэж бодсон. Тийм. Гэтэ яг тийм нэг шүүх бол яг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдэж байгаа учраас тийм. юу байж байгаа. Тэгээ иргэн бол яг ингэж маргасан байна лээ. Яг хөө төлөвлөлтийг бол угаасаа бас ихтэй сайн мэдгүй. Яг энэ маргаанаас бас юу н хараад за ерөөхдөө маргаан байвал тэгээд нэг охин мөхлөө нэхэмлэх боломжтой байна гэж бодсон. Тийм ээ. Тэгээд нөгөө марлагийн ярьж байхад бас захиргааны ерөнхийлөлийн өмнө яг нөгөө харж ирсэн ч гэсэн ийм сайн тогтож нөгөө ийм кейсээр суурилж харж байгаагүй болохоор нэг сайн толгойд бас үлдээгүй юм байна л да. Тэгээд сая марлагийн ярьж байхад захиргааны ерөнхийлөлөөс бас харсан чинь ямархуу одоо кейсүүд дээр энэ төлөвлөлт гэж үзээд тэгээд төлөвлөлт хийхдээ нөгөө урьдчилан сонсох ажиллагаа явуулах хэрэгтэй байдаг вэ гэж тэгэхээр одоо чинь нисэх онгоцны буудалд төмөр зам барих марихтай эсвэл хот байгуулалт болон газар зохион байгуулалт хийх за эсвэл яг саяны ярьсан чил нөгөө олон улсын чанартай авцаан барих за эсвэл нөгөө хог хаягдлын цэг байгуулах өөрчлөлт нүүлэх гэдэг аахгүй одоо чинь нөгөө дотор байдаг нэг хогийн цэг юу гэдэг тэрийг сүүл нэг цааш нь улаанчлуудын хогийн цэгийг чинь цааш нь нүүлгэсэн байсан тэр үед бас одоо магадгүй төлөвт хийсэн гэсэн үг. Тэгэхээр одоо тэр үед магадгүй их ашиг сонирхол нь хөндөгдөжсэн бол бас энэ үйлчлэх нь байна гэдэг ч юм уу те. Яг хуу нэмээд юу яхад бол нөгөө хуульд өөрөөр заас нийтийн ашиг сонирхол хөндөгдөх бусад асуудал гээд бас нээлттэй үлдээсэн гэхээр тийм бас байх боломжтой гэсэн үг юм байна. Тэгэхээр бас төлөвлөлттэй холбоотой энэ зохицуулалт бол сонирхолтой. Тэгээ нөгөө ийм нийтийн ашиг сонирхлыг хөндөгдөж байгаа томоохон бүтээн байгуулалттай холбоотой асуудлууд дээр бол ялцгүй яригдах ёстой юм одоо зохицуулалт юм байна гэж бодлоо. Тэгээ яг харсан чинь 26 минут болсон байна. Би бодохдоо бараг энэ 30 минут болох гэж бодсон чинь яраад амар хурд ярьсан байж магадгүй. Тэгээд хит хурд ярьсан байвал нэлсэний 75 дээр тавьж байгаа сонсоорой. За тэгээд энэ үрээд манай өнөөдрийн дугаар өндөрлөж байна. Бид хоёр нөгөө нэг кофе шоп сууцсан айгуу намуухан яриад тэгээ нөгөө Мики аман дээрээ бариад байсан байвал чин дээр ч амьсгалсан болоочлаа. Тэгээ баяртайгаа цуглах уу? За тэгээ 1 2 3 баяртай.